За миний галтгооны хэсэгт тавтай морил. За энд одоо юу байгаа вэ гэхээр гэрийн эзэгтэй болон айл гэрт заавалжгүй хэрэглэгдэх маш гоё хайруулын тавг болон тогоонууд байгаа. За түүнээс гадна хэм болвол бүр ийм индүгцэн билетик хүртэл байгаа. За би эхлээд гэх юм бол та нартай индүгцэн билетикийг ингээд санал болгож ингэж харуулъя. За энэ гэх юм бол ийм маш хөөрхөн жижигхэн ийм хэлбэртэй тэгээд ийм минимал завгарын шилэн тавцантай индүгцэн билетик байгаа. За энийг болохоор яг ийм тог цахилгаан зарцуулалт маш бага. Тэгээд гэртээ гэх юм бол нөгөө айллууд чинь яг нэг ширээнийхэн гол ингээд юм тавьж буцалгаад магшаарж идэхэд бол бас яг энэ индүгцэн билетийг ингээд ширээн дээр ингээд тавьж бас ашиглал бас зүгээр. За мөн яг ийм цахилгаан зарцуулалт бага учраас бүр ингээд өдөр тутмынхаа хэрэглээнд хүртэл хэрэглэж болох нэ. За индүгцэн билетикээсээ гадна гэх юм бол моно брендийн ийм юу байна? Зөөврийн гар миксер байна. За энэ гэх юм бол ингээд аяган дотроо гэх юм бол холих зүйлүүдээ бүгдийг хийж байгаа. Ингээд шууд таглаад нэг цэнгэлэл ингээд аваа явчихна гэсэн үг. Тэг ингээд хойлоод баталчихна. Тэгээ энийг бол ер нь машинда гадуур явахдаа фитнестэй ажил дээрээ гээд ер нь хаанч ашиглах боломжтой тэг төрөл бүрийн гоё смути шейкээ хийгээд уучж болно. За одоо би ерөнхийдөө бол яг манай хом тур маань өндөрлөх гэж аваачаас хоол ундаа бас хийх болно. Тэгээд яг тэрнээсээ өмнө гэх юм бол би та нартай яг юм юу танилцуулнаа. За ийм жимс ногоо ариутгагч байна. За одоо энийг яг хэрхэн ажилтгийг бүгдээрээ харцгаая. Цэнараа ингээд юм яон гэрэл асна. Тэгээ энэ усан дотроо ингээд одоо угаах гэж байгаа, ариутгах гэж байгаа бүтээгдэхүүнүүдээ хийгээл ингээд усан дотроо ингээд хийчихнэ гэсэн үг. Тэгээ одоо ингээд яхан бол гидроксил ионоор усыг ингээд баяжуулаад 99% нэм бактерийг устгана. Тэгээ химийн бодистрийг бас устгах үйлчилгээтэй бүтээгдэхүүн гэж ойлгож олно. Тэгээ нараа ингээд юм гарч гад. Тэгээ ерөнхийдөө яг ингээд энийг жоохон бэчээр ингээд хутгачих юм бол бүр илүү их сайн цэвэрлэгнэ гэсэн үг. За тэр дундаа яг ийм цэцэг байцаа эдрийг бас ингээд угаахад бол зүгээр усаар угаахад бол яг энэ гаднaalынхаа юмнууд нь арилдгүй яг химийн цацсан бодисууд ингэж хэлэх юм уу. Тэгээ энийг ингээд хэрэглээд ингээд ашиглаж болох нэ. Тэгээ ингээд л орчих чинь тэгээ энэ өөрөө ингээд шууд ажиллаад эхэлчихнэ гэсэн үг. За ийшээ гэх юм бол за Korea King брендийн юм гоё кристалл тогоо байна. Энэ тогоо нь болохоор юм гоё загварлаг хийдтэй 3.5 литрийн багтаамжтай. За энэ гэх юм бол талах шарагч байна. Дотроо юм 2 талах ордог. Тэгээ 2 талах орно. Тэгээд энэ талхныхаа яг энэ гормуудаа бас яг эндээс ингээд сонгоод эргүүлээд тэгээ ажиллавчдаг байна. Ингээд л ажиллаж гэсэн. Тэгээ энэ нь болохоор ингээд болчих юм бол өөрөө автоматар шууд ингээд дэшээ болно. Ингээд гормуудаа ингээд сонгоод явчихдаг байгаа. За энд гэх юм бол олон үйлдэлт хойлогч бутлаагч байна. Хойлогч бутлаагчны хувьд гэх юм бол махны машинтай хатуу зүйл буталдаг эртэй мөн яг юм зөөлөн жимсний шүүсийг шахах болон яг юм хольж бутлах үйлчилгээтэй юм савтай. Тэгээ бас юм зөөврийн 2 аягатай байгаа. Тэгээ зөөврийн 2 аягандаа бас яг ингээд минутаа хольж буталчаад шууд хийгээд ингээд гадагш аваас аваа явах их тохиромжтой. Махны машины хувьд гэх юм бол 304 дугаартай ерөөсө зэвэрдгүй гам материалтай юм махны машинтай байгаа. Тэгэхээр ер нь бол яг энэ хольгчтой байх юм бол бүх ажлыг ингээд нэг доор ингээд хөнгөлөлтөд хийчихнэ гэсэн үг. За энэ гэх юм бол Neoflame брендийн тавтай ком байна. Lysin тавтай иж бүрдэл байна. Үүнд гэх юм бол яг ийм 3 төрлийн том жижиг дундын хэмжээтэй тогоо болон 2 төрлийн хайруулын тав байна. Тэгээд энэ хайруулын тав гэх юм бол гэрэлдэж чардаг. Энэ нь болохоор 28 см-ийн диаметртэй. Энэ нь болохоор 24 см-ийн диаметртэй юм хайруулын тавхтай. За тогоонуудын маань хувьд гэх юм бол жижиг тогоо нь энэ бол үнэхээр хөөрхөн. Тэгээд нөгөө жоохон их хүүхдтэй айл идэх чинь нөгөө хүүхдтэй бантай идэх хийж өгөхөд нэг жижиг тогоо хэрэг болоод идэгтэй. Тэгвэл ийм хөөрхөн түлэгдэж наалдахгүй ийм жижигхэн тогоо байна шүү. Тэгээд энэ нь болохоор 2 литрийн багтаамжтай 20 см-ийн диаметртэй байгаа. Тэгээд энэ гоё тагтай. За дундын хэмжээтэй тогооны маань хувьд гэх юм бол 24 см-ийн диаметртэй. За энэ нь болохоор багтаамжны хувьд гэх юм бол 3.7 литр бараг 4 литрийн багтаамжтай байдаг баха. Тэгээд энэнийхэн таг нь болохоор хайруулын тавган дээр ингэж багтдаг, таардаг. За Lysin тавтай иж бүрдлийн маань хувьд гэх юм бол материал нь болохоор гантик чулуун бүрхүүлтэй. Тэгээд түлэгдэж наалдахгүй. Ийм за энэнийхэн тагийг авчаа.
түлэгдэж наалдахгүй. Тэгээд тог цахилгаан зарцуулалт бас маш бага. Ер нь бол яг улаан бэрэнгийн бүтээгдэхүүнүүдийн хувьд гэх юм бол цахилгаан зарцуулалт маш бага байдаг. Яагаад вэ гэхээр яг хэрвээ танаа билетэгтэй 3 6 хүртэл ажилладаг бол тэгээ ер нь бол дунд дээр нь дундаас доошоо эхлээд ингээ багаас нь эхлээд ингээ ихсэх байдлаар ингээ хэрэглэх юм бол ер нь тог цахилгаан зарцуулалт маш бага байдаг шүү. Тэгээд ийм за энэ том тоогоо нь болохоор үнэхээр гоё 26 см-ийн диаметртэй 6.7 литрийн багтаамжтай том кострол байгаа. Тэгээд яг нөгөө махцаах чанахад за тэгээд нөгөө гэрт нь олон хүн ирэхэд яг ийм том тоогоо маш их хэрэг бол. Гэхдээ яг энэ жижигэн тоогоон дээр болохоор хоолууд нь хүрдгүү ч юм уу. Ер нь бол надад бас ийм асуудал тулгардаг. Тэгвэл яг тэр асуудлыг шийдэхэд энэ яг энэ тавтай комын яг энэ том хэмжээтэй тоогоо туслах болно гэж хэлмээр байна. За тавтай лайсийн тавтай ээж бүрдэл ком нь болохоор гантигч болон бүрхүүлтэй түлэгдэж наалдахгүй. Тэгээ дээрээс нь хэм бол угаацсан эрсгэхэд маш хялбархан байгаа. За ер нь бол ямар ч өнгийн галт тогооны өнгөтэй төгс цогцох бүтээгдэхүүн гэж би бол бодоод байгаа. Тэгээд ийм нэмэлтээр бас ийм силикон бариулт байгаа. Яг мэдээж одоо энэ үргэлжилсэн ийм хийцтэй учраас бариул нь хаална. Тэгэхээр яг энэ зориултын ийм силиконоор ингээ барих боломжтой байгаа. За дараагийнх нь гэх юм бол бүр энэ бол бас маш хэрэгтэй юм хайруулын тавг байгаа. 32 см-ийн диаметртэй 5.2 литрийн багтаамжтай маш том хайруулын тавг байна. Солонгосын Corking брендийн тэгээ түлэгдэж наалдахгүй. Энэ нь болохоор яг ийм хүнхэр загвартай байгаа. Тэгээ доош нь байгаа яг ийм зориултын яг ийм ингэж орж өгсөн учраас билетэн дээр тавихад бол илүү гарахгүй гэдгээр онцлогтой ийм юу байна. Тэгээд энэ тагтайгаа энэ дээр бол ерөнхийдөө яг цөөн мөвөн хийхэд те тэгээд бас яг шүлтэй хоол хүртэл хийж болдог гэдгээр давуу талтай байгаа шүү. Яг ийм 32 см-ийн яг ийм том хайруулын тавг бол ер нь бол ховор олддог. Тэгэхээр та нар маань яг эдгээр бүтээгдэхүүнүүдийг асар шопоос авах боломжтой байгаа. За яг энэ миний урд одоо яг энэ гатагооны маань ширээн дээр нь юу байгаа вэ гэх юм бол ийм гоё гэрэлтэж асдаг дэнлүн гэрэлтэй спикер байна. Энэ нь болохоор ингээд гоё гэрлэн ингэж олон төрлөөр асна. Энэ 3 төрлөөр гэрэл насна. Гэрлээ ингээд тод бүдэг болгоно. Тэгээ гэртээ болон гэртээ ингээд тавих юм бол гэрийн яг интерьер дизайнд яг гоё нийцгээсээ гадна хөдөө гадаа хүртэл аялал зугаалгаар явахдаа хэрэглэж болно. Тэгээ энийхэн гэрлийнхаа өнгийг солиод ингээд энэ болцдог. За ингээд би одоо яг энэ дуу гаргаж үзүүлье. Тэгээ дууралт маш гоё дууралттай. Тэгээд энэ маань яг ингээд дараа 360 ингээд тархсан юм спикертэй учраас яг бүх талд ингээд хурц гоё сонсогддог. Тэгээ бас яг гол зүйл нь хэм бол энэ маань өөрөө power bank болчихдог байгаа. Яг нэгээр ингээд уцаа цэнэглэж чинь дуу сонсоод уцаа цэнэглээд тэгээ гоё гэрлээ ингээд гоё байрлуулад хэрэглэх боломжтой ийм гоё солонгосын мосын дэнлүн гэрэлтэй спикер байгаа. Тэгэхээр ер нь бол яг ингэ ширээн дээр байхад гоё харагдаж байна. За ингээд миний өнөөдрийн танилцуулсан home tour бичлэг маань энэ хүрээд өндөрлөх гэж байна. Би өнөөдөр та нартай асар шопоор худалдаалагддаг бүтээгдэхүүнүүдийг гэрт хэрхэн хэрэглэж болох гэдэг талаар гоё ийм home tour хийж үзүүллээ. Тэгэхээр эдгээр бүтээгдэхүүнүүдийг авахыг хүсэх юм бол манай захиалгын утас болох 7728 тэг дугаарлаа холбогдож авах боломжтой байгаа. Аль эсвэл манай салбар дэлгүүр дээрээс очиж аваарай гэж хэлмээр байна. За өнөөдөр надтай хамт байсан та нартай баярлалаа. Дараа уулзлаа. Баяртай.